Ер нь миний би ер нь дандаа тэгж хэлдэг миний амьдралын аврагч бол тэр моргуур. Ер нь моргуур. Ягаад гэвэл бараг одоо онготтой, бурхантай гүүр болсон. Тий, ер нь тиймээс би энэ моргуур бол үнэхээр миний бурхан бараг. Одоо би үнэхээр гүнзгий маагаар шүтдэг. Би маш азтай ягаад гэвэл би мөрөөдөл амдарч байгаа. Миний мөрөөдөл ийм. Монголд ирээд тэр үзэл бодол миний сурсан зүйл ер нь бөөгийн шашинтай, бөөгийн зангуйлтай ер нь арай ойрхон юм шиг санагдаад. Ер нь одоо миний хувьд бол Монгол соёл бараг хүн юм шиг. Одоо энергийн хувь, сүнсний хувь тэр ямар нэгэн Монгол соёлын зүйл бүгд юм сүнслэг. Дандаа нэг байгальтай холбоно, дандаа эрчимтэй холбоно. Эхний ээлж бол ер нь одоо энэ гадаад хүн яг юу вэ? Тэр чинь бол яагаад моргуур сурж байгаа вэ? Тэр бидний соёл одоо хуурхай хийж байгаа мó, тагнуул ч юм уу, тийм зүйл бол жоохон байсан. Тэгээд миний хувьд бол одоо тэр нөгөө моргуур, уран бичлэг одоо Монгол зураг ямар нэгэн зүйл бол бүх хүмүүс сурж боломжтой. Гэхдээ бүчин сэтгэл хэрэгтэй, үнэхээр хүсэх хэрэгтэй, хайрлах хэрэгтэй, донтох хэрэгтэй гэж би бодож байна. Энэ ёстой бүр маш хэцүү асуудал. Одоо яг Монголд хэдэн жил болж байна? За одоо би Монголд анх ирээд 14 он байсан, 7 сарын 11-нд маш сайхан одоо цаг үеэр ирсэн. Наадмаар ирсэн. Яг наадмаар ирсэн. Тиймээс одоо 11 жил болж байна. Стив ер нь Монголд анх ирэхдээ монгол хэл хэр мэддэг байсан бэ? Ер нь монгол үг сурчаад ирсэн үү? Эсвэл ирээд яг анх монгол хүмүүстэй монгол хэлээр харьцаж сурсан уу? Ер нь Монголд ирэхээс өмнө одоо Парист байсан нэг найз надад нөгөө кирилл үсэг жоохон зааж өгөөд тэгээд 1-2 үг одоо зааж өгсөн. Тиймээс ер нь Монголд ирээд бараг юу ч мэдээгүй одоо хэлний бараг одоо юм уншиж бас чадахгүй менюнд одоо юу вэ тэр чинь бол тэгээд эхний анхны жил 1-2 жил ер нь маш хэцүү байсан. Ягаад гэвэл юу ч ойлгохгүй, яаж сурах уу, одоо дуудлага маш өөр, аялах маш өөр. Тиймээс эхний жил бол ер нь маш хэцүү байсан да. Тэгээд ер нь энэ сурсан. Багштай байсан уу? Сургуульд орсон юм уу? Тий, сургуульд ороод одоо ер нь уран зохиолын багшаар сурсан 5 жил. Хаана? Хэл иргэншлийн дэд сургууль, Чойлсон Жавын нэрмжид дэд сургууль. Гэхдээ манай багш нар ер нь бараг ангуудаа Европ хүнд одоо хичээл зааж байсан. Тиймээс энэ бид хоорондоо одоо яаж одоо суурах, заах, хичээл яаж хийх ер нь жоохон одоо эрэл маягтай байсан. Тэгээ хайж нь яаж одоо заах вэ? Тэгээд тэр үед одоо ер нь бараг дандаа тойлтой явж исэн. Гудамж алгахтаа тойл үзэж исэн. Хүнтэй ярихад одоо энэ яг ямар үг вэ? Ягаад гэвэл заримдаа бүр ямар үг хэлсэн бүр олж чадахгүй. Тиймээс ер нь тойлтой 3-4 жил маш их найзалсан тий. Жилдээ одоо жишээ нь Франц руу явдаг уу? Ер нь одоо би 10 жил Францд яваагүй. Одоо Монголд ирээд 1 жил өнгөрөөд Францад явцсан. Тэгээд Францд байхдаа 2-7 хоног өнгөрөөд бүр Монгол маш их санаад байсан. Тиймээс одоо 10 жил ер нь Монголдоо байгаа. Тэгээ ажил судалгаа ер нь одоо хийсээр байгаа л. Одоо юу гэдэг нэг гэр бүлийн тухайд бол Францтай байгаа үстэй тий? Тий, миний аав ээж бол Францад байгаа, Көдөг. Тэгээд миний ах бол Парист байгаа. Тий. Монголд ирээд 11 жил болсон. Гэрийнхэнтэйгээ ер нь хэр холбогддог вэ? Гэрийнх нь санжил байгаа хта. Ер нь одоо бид нар бараг өдөр болгон ярьж байна. Одоо ямар ч гэсэн чатаар. Ягаад гэвэл одоо цагийн зөрүү заримдаа жоохон хэцүү. Тиймээс ямар ч гэсэн бараг өдөр болгон жоохон бичин өдөр ямар байна, юу хийж гин. Тэгээд би бас хийж байгаа зүйл нь зураг, бичлэг явуулж хичээн. Хэрвээ ярилцлага орвол тэр ярилцлага явуулна. Одоо тэгээд чадвал жоохон юу хатмал текст нэмэн тий. Ягаад гэвэл мэдээж манай аав ээж одоо монгол хэлэнд бол мэдгүй. Тэгээд энэ одоо амралтын өдөр бид нар одоо жоохон видео кол хийж хичээж байгаа. Тиймээс ер нь холбоотой. Тэгээд тэг нэг юмэрхүү. Тэгээ таныг одоо
энэ олон жилийн хугацаанд ингээд Монголд амьдраад ахлаар ямар сэтгэлтэй байна аав ээж нь? Мэдээж одоо ойлгомжтой. Одоо аав ээж бол одоо хүртэл бараг өдөр болгон одоо манайд буцаад ирээрээ тэгээд энэ бид нартай амдраарай гихмэд одоо мэдээж одоо хүү санана. Тэгээ миний ах бас одоо ах бит хоёр нэг үрд хэсэг хугацаанд жоохон муу одоо байсан. Бараг ярихгүй маш өөр ертөнцтэй тэр бит хоёр. Тэгээ одоо бид нар эргээд холбогдож хичээж байгаа. Тиймээс энэ жил одоо намайг Франц руу одоо авчирмаар байна. Гэхдээ би энэ бол маш их ажилтай, маш их юм одоо хийх юм маш их байгаа. Тэгээд ерөн одоо би Монгол зураг сурж байгаа. Тиймээс одоо хичээлийн үеэр би хажууд их ажил хийх боломжгүй. Тиймээс ерөн 100-ны үед маш их ашиглах хэрэгтэй, мөнгө одоо жоон хатгаалаа олох. Тиймээс энэ жил одоо би явж чадахгүй юу одоо эргэлзээтэй тэг удахгүй одоо цагийн говьор жоохон тодорхой болно тий. Гэхдээ одоо дассан. Тэд нар одоо ойлгосон одоо Стив бол Монголд байна. Монгол юм хийж байгаа ойлгоцсон. Гэхдээ нөгөө яг дотор бол би бол тэгж мэдчихэж байгаа. Тэд нар яг хүлэн зөвшөөрөхгүй энэ эргээд намайг авчирмаар хүсэл байна. Тэгээд тэд нар дондаа хэрвээ чи чадахгүй байвал эсвэл бүтэхгүй байвал дундаа имерхүү юм ярьж байна. Жогоо онцгүй тэгээд дараа би бүтээсэ гэж би бодоод тэгээд дандаа тийм нэг жогоо сөрөг биш гэхдээ бас нэг маш эрэг бол бас тийм яриа бол байх. Санаа зовонгүй тий. Тэ нэг жогоо тийм хэм тэгээд тий. Та одоо яг Монгол гэсэн тодтолтой ямар юутай байна? Ур чадвартай. Мориор тоглож байна. Уртын дууд болдог гэсэн тий. Жохоо гэхдээ ичээд байна. За тэгээд ерөн одоо уран бичлэг биерээр жоохон бичнэ. Ойрт илүү нөгөө гурсаа үзгээр одоо бичдэг. Монгол бичиг шүү дээ тий. Монгол бичиг. Тэгээд би тамах сийлнэ. Ягаад гэвэл тэр чинь мэдээж уран бичлэг тий маш ойр. Тиймээс дундаа тамах хэрэгтэй. Гачууд бас хайрсан ажил жоохон хийн. Тэгээд буугиевэр бас сийлнэ. Чулуу буугиевэр сийлнэ. Тиймээс хитгэд энэ бүтээл бас одоо хийж байгаа. Тэгээ одоо удахгүй бүс бас жоохон сүртэй бүс хийх гэж байна. Нэг 13 дугаар зууны үеийн шиг хитгэд энэ санаа аваад тэгээд нэг бүс одоо хийн. Арсын эдлэлээрээ. Арсан эдлэл. Тэгээд бас нөгөө Монгол зураг бас сурж байгаа. Тэгээд манай багш одоо танка зураг бас зааж өгөөд тэгээд хажууд бас нөгөө Монгол зураг илүү нөгөө орчин үеийн жишээ нөгөө Монголын найгуудаар маягтай зүгээр айргийн баяа иймэрхүү юм. Тиймээс нэг тэр хоёр зүйл бас зэрэг үзэж байгаа. Тэгээ үртийн дөө мэдээж сонирхож үртийн дөөний орчуулах бас явуулж ин. Тэгээ моригуур икэл цуур бас чүд сонирхож байна. Гэхдээ нэг сайн биш зүгээр сонирхол маягаар тэгэл ерөн нэг иймэрхүү бас нөмсөм одоо сурж байгаа. Тэгээд харва морт харва одоо энэ жил яг сурж эхэлсэн. Гэхдээ бас хөнгөн маягаар ягаад гэвэл миний гол зорилго биш. Гэхдээ ямар ч гэсэн мэдрэх хэрэгтэй, үзэх хэрэгтэй, мэдлэгтэй жоохон авах хэрэгтэй. Тиймээс ерөн юм үзэн тэгээд буутай холбоотой одоо бөөгийн шашинтай холбоотой зүйл бас жоохон сонирхол үйл заан үйл дээр одоо тахилах дээр бас явна. Тэгэхэд энэ юм хийн тэгэл иймэрхүү. Монголд ирээд 11 жилийн хугацаанд ер нь ямар сургууль сурж байгаа вэ? Яагаад ингэж асууж байгаа вэ гэхээр нөгөө таны сурах хэмжээ ингэ зогсохгүй байгаа байхгүй юу? Мориор тав сураа, монгол хэл сураа, дээрээс нь одоо монгол бичгээр бичиж чинь тэгээд уран зураг, монгол зураг хүртэл сурж чинь. Тэгэхээр бас тодорхой хэмжээний тийм академик төвчний боловсролыг сургуулиудаас ингэж аваад яваад байгаа. За, Монголд ирээд анх бол би сити сургууль одоо сансарын гажууд байгаа одоо 1 жил сурсан. Ер нь моригуураар. Тэгээд маш хурдан нэг ойлгоод тавьсан. За энэ би одоо моригуур сурмаар байвал би монгол хэлгүй байвал маш хэцүү болно. Тиймээс хажуугаар би одоо нэг монгол хэлний хичээл, монгол бичгийн хичээл одоо хайж хийсэн. Тэгээд нэг одоо Чойлол Санжавын нэрэмжид одоо дэд сургуулийн нэг багштай, амгалан багштай уулзаад танилцаад тэгээд дээр надад нөгөө одоо юу хувийн хичээл маягаар одоо монгол бичиг уран бичлэг зааж өгөөд тэгээд дараа би ситигээс гараад
тэр сургуульд ороод тэгээд уран зохиолын багшийн одоо бакалавр сурсан 5 жил. Ягаад гэвэл тухайн үед бол хэлгүй байвал би угаасаа юу ч сурахгүй. Тиймээс энэ ямар ч гэсэн хэл монгол бичиг уран бичлэг ер нь заавал сурах хэрэгтэй. Тиймээс эсрэг болсон одоо хэл уран зохиолын сургуульд ороод тэгээд хачууд одоо нөгөө завтай үед нэг одоо говийн моригуурын багштай болоод тэгээд 2 жил Ширэнцог одоо моригуурын хичээл авсан. Говаараа тэгээд өөр моригуурын багштай заримдаа хэд хичээл аваад тэгээд гол одоо уран зохиолын багш 5 жил сурсан. Түүний дараа би Улаанбаатар их сургуульд магистр ороод тэр бол Монгол судлал тэгээд энэ 2 жил сурсан. Тэр бол маш амжилттай болсон. Одоо тэр сэдв бол одоо моригуур өртийн дууны өвдөслаг чанар энэ тал дээр ер нь одоо маш сайхан магистр болсон юм шиг байна. Тэгээд дараа PhD одоо ороод MIST тэгээд PhD 2 жил сураад ер нь нэг ойлголт аваад за энэ өвдөслаг чанар ер нь одоо даан моригуур даан өртийн дуу бол одоо боломжгүй тэг өөр юм байна. Тэгээд монгол зурагтай бас жоохон сонирхож эхлээд тэгээд PhD одоо ороод 2 жил өнгөрөөд одоо Свисийн одоо Нямхүү багштай уулзаад монгол зургийн талаар жоохон ярьж тэгээд би за PhD би түр зогсоод тэгээд монгол зургийн одоо бакалавр бас сураад болсон. Тиймээс ерөн тэр монгол зургийн одоо сургаал бас миний PhD-ийн өвдөслаг чанар өртийн дуу моригуур игэл монгол зураг тэр гурав одоо нийлж тэгээд тэр одоо монгол соёлын өвдөслаг чанар энэ гурав том одоо багаар ерөн илэрхийлнэ гэж бодож байна. Тиймээс одоо ерөн монгол зураг сурж байгаа одоо 1-р курс сая дууслаа. Тэгээд ирэх жил бол 2-р курс орно. Тэгээд сурсаар байгаа л да. Миний хувьд бол жоохон ер нь монгол зураг бас маш чухал. Монгол аж ахуй, монгол зураг тэр чигээр шингэсэн. Буддийн шашин бас маш ойр. Тиймээс тэр өвдөс, тэр бясалгал, тэр нөгөө ичид гэж хэлмээр байна. Тэр зүйл маш хүчтэй байгаа. Тиймээс ер нь одоо орхиж болохгүй гэж би бодоод тиймээс заавал сураах, заавал мэдрэх хэрэгтэй. Тэгээд миний хувьд бол би бас нөгөө чөлөөт уран бүтээлч одоо бүтээл хийх үзэгслэн харах хүсэл бол байгаа. Тиймээс уран бичлэгтэй монгол зураг хойлж хамт болгох ер нь бас маш сонирхолтой. Тиймээс одоо бас уран бүтээлийн хувьд монгол зураг сурах бас маш чухал миний хувьд. Надад бас энэ тал дээр хэд мөрөөдөл байгаа учраас ер нь одоо нэг сумаар 2 тулаа. Нэг тал дээр бол судалгаа, нөгөө тал дээр бол уран бүтээлийн намдрал бас илүү баялаг болгох. Тиймээс ер нь одоо монгол зураг сурж байгаа. Одоо чинь таныг бол яг маш олон монголчууд мэдж байгаа. Ялангуяа морин хуур тоглолтгоор нь бол аягүй сайн мэдж байгаа. Тэгээд ер нь бол таны зорилго бол морин хуур тоглолт сурахын тулд Монголд ирж исэн гэж ярьдсан байлээ шүү дээ, тий. Тэгсэн одоо тэр нь бүр ингээд илүү төгөлдөршөөд одоо монгол зураг, монгол бичиг гэдэг ер нь монгол судлаач тал руугаа илүү одоо уран бүтээлч гээд явж ийн л та, тий. Тэнгүүт одоо жишээ нь яг таны яг энэ ур чадваруудыг яг монгол хүн өөрөө эзэмшиж байгаа юу гэдэг дээр бас учир дутагдaltaй байхгүй юу? Жишээ нь миний хувьд ч гэсэн одоо яг монгол зураг бол зурж чадахгүй, монгол бичгээ бол яг ингээд бичиж чадахгүй, яг уншиж чадна. Гэхдээ яг одоо таних шиг ингэж гоё каллиграфч бичиж чадахгүй. Яг гадны хүн яг монгол гэсэн болгонд ингэж одоо баг амьдралаа зориулаад ингэж явж байгаа надад үнэхээр хүндэлмээр санагдаж байгаа байхгүй. Гэтэл энэ болгоны ард яг таныг ингэж бас нэг одоо донтуулах гэж ярьдаг штэ тий. Одоо монгол гэсэн энэ уламжлал болгон чинь таныг бас нэг донтуулж байгаа нэг процесс байгаад нь штэ. Тэр нь яг юу вэ? Эхний ээлж бол ер нь одоо энэ гадаад хүн яг юу вэ? Тэр чинь бол яагаад моригуур сурж байгаа вэ? Тэр бидний соёл одоо хуурхай хийж байгаа мүү, тагнуул ч юм уу, тийм зүйл бол жоохон байсан. Энэ сонирхолтой асуулт байна. Ер нь одоо 2 юм байгаа. Нэгдүгээр бол би бас нөгөө сэтгэл зүйн жоохон судалсан, одоо спиритуал жоохон гэгэрэх, жоохон баг зэрэг шашиндаг зүйл бас маш их сонирхоод ер нь эхний зорилго бол би өөрөө яг ямар хүн бэ? Юу вэ? Одоо би энэ дэрхэд амьдарч байгаа би яг юун зорилготой?
юу хийх ёстой вэ гэж маш их олон жил ер нь юм бодоод тэгээд Монгол соёлтой уулзраад ер нь Монгол соёл бол ийм зүйл бараг шууд зааж өгдөг. Тиймээс ер нь жоохон сонирхож эхэлсэн. Тэгээд мэдээж миний одоо нөгөө гол зүйл бол моригуур байсан. Тэр бол нэгдүгээр шалтгаан. Тиймээс ер нь одоо Монгол соёлд судалсаар маш олон юм ойлгож тэгээд би өөрийгөө одоо олох илүү гүн маягаар одоо нөгөө олж чаддаг ер нь энэ соёлоор. Ер нь одоо миний хувьд бол Монгол соёл бараг хүн юм шиг одоо энергийн хувь, сүнсний хувь тэр ямар нэгэн Монгол соёлын зүйл бүгд юм сүнслэг. Дандаа нөгөө байгальтай холбоно, дандаа эрчимтэй холбоно, дандаа нөгөө туган газарын энергитэй холбоно. Одоо зүгээр энгийн зүйл бол байхгүй. Тэгээд соёлын дотор бүх зүйл уяатай, хам нөгөө холбоотой. Тэгээд яг нэг хүний биеийн юм шиг. Тэгээд одоо магадгүй биелгээ бол хөл, моригуур бол гар, нэг гар, Монгол зураг нөгөө гар. Тэгээд энэ одоо философи тарих юм уу, тиймээс би бол Монгол соёл жоохон иймэрхүү гарч байна. Яг хүний биеийн тиймээс бүх зүйл бол хүний биений нэг эрхтэн, нэг хэсэг юм шиг санагдаад. Тиймээс ер нь одоо олон сэдэв, олон хэсэг, олон зүйл ер нь судалж байгаа. Бүтэн бие ойлгохын тулд ер нь бүтэн бие бүрдүүлэх гэдэг шүү дээ. Тий, ер нь одоо эмч хүн гарын одоо судалж байгаа ч гэсэн бусад хэсэг мэдэх ёстой. Тэ? Зөвхөн гар, зөвхөн хөөрөө бол судалдаггүй. Заавал бүтэн бие мэдэх ёстой. Тиймээс би өөрөө Монгол судалж байгаа учраас миний бодлоор Монгол соёл яг нэг хүний бие шиг учраас бүх хэсэг ямар ч гэсэн жоохон мэдлэгтэй байх ёстой гэж бодож байна. Тэгээд нөгөө тал дээр моригуур одоо нөгөө амьтай болгох амьд маягаар татахын тулд миний бодлоор одоо бараг моригуур нэг хамаа байхгүй. Бусад зүйл маш их чухал. Ер нь нэг жишээ өгвөл хэрвээ би нэг одоо морины жороо моригуураар татмаар байвал мэдээж би одоо морьтой жоохон ойр байх ёстой, ойлгох хэрэгтэй, үзэх хэрэгтэй, унах хэрэгтэй гэх мэттэй. Хэрвээ би жороо морь хизэж унаагүй гэвэл мэдээж би хизэж тэр нөгөө жинхэнэ нөгөө сонин мэдрэмж одоо моригуураар харгах боломжгүй болно. Тэгээд адилхан үртийн дуу дуулмаар байвал эсвэл үртийн дуу одоо даагах хүсэл байвал мэдээж энэ үртийн дууны үг, аялгау, түүх гэх мэт судлах хэрэгтэй. Тэгээд үртийн дуу одоо суурмаар байвал мэдээж монгол хэл, монгол бичиг хэрэгтэй. Тэгээд монгол бичиг сонирхойвол уран бичлэг дотор орно. Тэгээд уран бичлэг сонирхойвол тамах хэрэгтэй. Тиймээс тамах сийлэн. Тиймээс ер нь бүх юм маш их холбоотой учраас нэг л сэдэв судлахгүй болсон. Харин олон тал дээр олон зүйл ер нь сонирхож судалж болсон. Тиймээс ер нь жоохон өргөн маягаар ойлгохын тулд олон зүйл үзэж байгаа. Нэг л ямыг сурахын тулд дараачийн ямыг заавал сурах шаардлагатай болдог гэдэг ингээд нөгөө хэлхээтэй юм шиг ингээд явцсан юм биш үү? Ер нь тийм бүх юм маш холбоотой болохоор зөвхөн моригуур сурвал сонирховол ер нь миний бодлоор маш буруу, дутуу. Ягаад гэвэл моригуур бүх юмтай холбоотой. Одоо маал аж авах үедээ, хөдөөтэй, байгаль, монгол хүмүүсийн сэтгэл зүйтэй холбоотой, тийм маш олон найр, наадам бүх юмтай маш их холбоотой учраас зөвхөн моригуур, зөвхөн хөгжим, зөвхөн чадвар гэж бодвол дутуу тоглоно. Тиймээс бүх зүйл үзэх хэрэгтэй гэж би бодож байна. Тиймээс бүх юм ер нь үзсээр байгаа да сурж байгаа тийм. Таны одоо хамгийн хэлэх дуртай монгол зүүр үг ямар үг вэ? Ёсын бол ёсын дагна. Миний хамгийн хайртай үг. Ер нь үсын уучлаарай. Үсын бол ёсын дагна. Одоо миний хамгийн хайртай үг. Ягд гэвэл одоо бид нар өнөө жоо ярьжсэн Францад маш олон гадаад хүмүүс ороод тэгээд уус сууж байгаа гэхдээ ёс дагахгүй. Тэгээд энэ одоо Франц улс зарим хэсэг дээр бол жоохон асуудалтай болж байна. Франц соёл гэж юу вэ? Франц хэл гэж юу вэ те? Тиймээс тэр чинь бол одоо ямар нэгэн газар одоо очвол амьдрал тэр газар ер нь хүндлэх ёстой. Одоо ягаад гэвэл би энд амьдарч байгаа 10 жил Монгол
надад маш их юм өгсөн. Би бас эргээд юм өгөх ёстой. Энэ Монгол газарын одоо ёс заншил хэл сурах хэрэгтэй, хүнлэх ёстой. Тиймээс ер нь миний хамгийн хайртай үг бол тэр. Бас эзэн хийчихвэл заяа хийчихнэ. Бас нөгөө хэрвээ ямар нэгэн хүн усыг уувал ёс дагахгүй байвал надад хэцүү санагдчихэв. Надад жоохон одоо хүнлэхгүй юм уу, бүтүүлэг юм уу, эсвэл нэг жоохон итгэхгүй энэ бол болохгүй. Ягаад гэвэл одоо их дэрхий надад уус өгж гин, хоол өгж гин, тэр зүйл би заавал хүндлэх хэрэгтэй гэж би бодож байна. Тиймээс Та 27 настай одоо Монголд ирсэн гэж байна шүү дээ. Тэгэхээр ирэхийн тулд тань тодорхой хэмжээний сэтэл өдөөгдсөн баг. Монголын соёлын тухай ч юм уу эсвэл Монголын ёс уламжлалын талаар та нэг тодорхой мэдрэмж авчаад за би ийшээ явах хэрэгтэй юм байна гэдэг шийдвэрийг гаргасан баг гэж бодож байна. Тэгээд яг Монгол гэдэг нэртэй энэ үгтэй холбогдсон таны авсан хамгийн анхны мэдрэмж үйлдэл юу байсан бол? Ер нь одоо мэдээж моригуур одоо би моригууртай болоод ер нь зүгээр явж байгаад яг моригуур гоё хөгжим байна гэдээ авцсан юм уу эсвэл өмнө ингээд судлаад ч юм уу те яаж мэдээж моригууртай яаж анх танилцсан гэдэг бас ер нь одоо шууд бол биш. Эхлээд нэг хүн надад нэг цомог өгөөд тэр цомог бол тува хөгжим байсан. Хөми, игэл ийм хөгжимтэй, жоохон язгуур маягтай. Тэгээд тэр цомог сонсоод ерөн одоо ийм сонин авэ, сонин айлгуу одоо сонирхож эхэлж тэгээ явандаа одоо мэдээж судалж эхэлж одоо болсон. Тэгээд видеогоор одоо хэд хэдэн моригуурч хараад тэгээд моригуур харангууд бол шоконд ороод вау тэр хөгжим үнэхээр үзэгсэлэнтэй маш нэг гой тэгээд тэр хоёрт чавхтас байрлал яаж тоглох тэр бүр маш сонин содон санагдаад тиймээс энэ бүр дахиад цаашаа одоо судлаа тиймээс би энэ хөгжим ерөн тоглох хүсэл жоохон байгаа. Тэгээд нэг жил одоо Францад моригуур хайсан. Тэгээд жил өнгөрөөд тэр моригуур олж чадаад анх зээ татаад шоконд ороод энэ бол маш сонин хөгжим, маш ичтэй өвдөстэй, маш том одоо ийм мэдрэмж авч байгаа. Тиймээс багш хайгаад тэгээд багштай болоод жоохон сураад тэгээд Монголд ирээд тэгээ Монголд ирээд ирэхээс хойш ерөн би энэ байх ёстой гэж би ойлгосон. Ягаад гэвэл ирэхээс өмнө ерөн зүгээр нэг аялал маягтай, жүлчин маягтай гэж бодоод харин ирэхээс хойш бол нэрээ миний амьдрах ёстой газар гэж би мэдрээд тэгээд яаж амьдрах уу одоо виз сонгаад нэг сар сунгаад тэгээд ерөн одоо 11 жил болж байна. Тэгээд 6 сар болгон сунгаад сурсаар байгаад тэгээд ер нь иймэрхүү. Хүн ер нь яг өөрийгөө олно гэдэг бол яг энэ амьдралаас өөрийгөө олно гэдэг бол одоо маш том ололт байх гэж боддог л да. Тэгээ та бол яг Монголд ирэхдээ өөрийгөө ингээ хайж ирсэн гэж штэ тий. Би ер нь яг юу хүсээд байна? Ер нь яг ямар сонирхолтой хүн яаж амьдрах юм гэдэг ингээ өөрийгөө хайчаад одоо ингээд явж байгаа гэд. Тэгэхээр та яг өнөөдөр бол ингээд өөрийгөө олцсон байгаа дээ штэ тий. Тэгэнгүүт одоо юу гэдэг сүсэг бишрэл талаасаа гэх юм уу бас их тийм сонирхолтой байна л да. Хүн ер нь өөрийгөө олохын тулд бас тодорхой хэмжээний шашны нөлөө шаардлагатай байх гэдэг. Тийм байх. Тий. Тэгээд яг уу. Тэгэхээр та одоо жишээ нь юу гэдэг ингээд нэг өөрийгөө олоход тань юу илүү тусалсан бэ гэдэг юм уу? Ер нь би ер нь дандаа тэгж хэлдэг миний амьдралын аврагч бол тэр моригуур. Ер нь моригуур. Ягаад гэвэл бараг одоо онготтой, бурхантай гүүр болсон. Холбосон. Тий, ер нь тиймээс би энэ моригуур бол үнэхээр миний бурхан бараг. Одоо би үнэхээр гүнзгий маагаар шүтдэг. Тэгээд энэ моригуураар маш олон юм мэдэрсэн, үтсэн, амдарсан. Тэгээд
өөр юм одоо үзүүлсэн. Тэр моригуур надад маш олон юм одоо зааж өгсөн. Тэгээд соёлоор, аялгуугаар, мэдрэмжээрээ тиймээс ер нь одоо өөрийгөө би олоох гэж байна гэж би бодож байна. Арай олоогүй. Ягаад гэвэл одоо хэд хэдэн жилийн өмнө би зүгээр үртэндөө моригуур одоо өвдөслаг чанаар судлаад үзээ. Тэгээд энэ энэ ер нь нэг жоохон бүтээн юм шиг болж эхэлж байгаа. Тэгээ ген хэд хэдэн юм үзээд Монгол зураг орж эхэлсэн. Тэгээд энэ одоо бүр дахиад дахиад нэг шин том ертөнц одоо гарч ирж байна. Тиймээс энэ би зөвхөн одоо хурж эхэлж байгаа. Тиймээс ер нь одоо гэхдээ би энэ амьдралаараа энэ чиглэлээр одоо явмаар байна, сурсаар, судалмаар тэгээд түгээмээр байна. Тиймээс ер нь нэг өдөр энэ хөгжимтэй уучраад тэгээд өөр юм байхгүй. Энүүгээр явах ёстой тэгэл иймэрхүү юм байна. Таны нэг докторийн судалгааны ажил дээр одоо бит хоёрын ингээл яриа болгондоо дурсаал байгаа шүү дээ. Өвдөс гэл нэг үг байгаа даа шүү дээ. Би зүгээр хальт ингээд таны ярилцлагыг харсан чинь тэн дээр та гадаад хүмүүстээр сонсгож үзсэн тэр хүмүүсийн мэдрэмжийг бас нөгөө ойлгосон, харсан, таньсан гэдэг ч юм уу тийм судалгааны ажил хийсэн байсан. Та энэ талаараа нэг дэлгэрэнгүй ярьж өгөөч. Зөвхөн монгол хүмүүс өөртөө сонсоод энэ сүнслэг өвдслэг байдлаа мэдрэхээс гадна гадаад хүмүүс сонсгосон чинь тэр хүмүүсийн бас зарим нь мэдэрчээсэн гэдэг тийм утгатай ярилцлага та өгсөн байсан. Тэр энэ судалгаас надад аюу сонирхолтой нэгдсэн байна. Ер нь одоо энэ би яагаад өвдөслэг чанаар судлах шийдсэн бэ гэхээр ер нь миний нэг өвөөс гарсан зүйл. Одоо тийм миний нэг өвөө 10 жилийн өмнө би нөгөө Францад яваад тэгээд өвөөтэй уулзаад хөдөөд очиж өвөөтэй уулзаад тэгээд моригуур татаад нэг үртэндөө татаад тэгээд цомбон түрээтэй хүрэн байсан. Тэгээд тугаан үед бүгд байсан хүмүүс бүр уйлаад байсан. Тэгээд би гараад жоохон шоконд орлоо. Энэ одоо ямар сүнийн тэд хүмүүс одоо францчууд байсан. Францаас хизэж хараагүй бүр нөгөө тэдний амьдарсан нөгөө сум гэж ойлгож болно. Сумнаас хизэж хараагүй бараг. Тиймээс зөвхөн Франц зүйл мэддэг. Тэгээд Монгол үртэндөө сонсоод бүгдээрээ уйлаад. Тэгээд би шоконд ороод тэгээд дараа би одоо ээжтэйгээ ярьж байгаа энэ одоо юу болсон сая ягаад бүх хүмүүс одоо уйлж байгаа бид нар одоо нөгөө ийм хой хөгжим татсан уу эсвэл юу болсон тэр чинь би жоохон шок ороод тэгээд тугаан үед бол манай өвөө бол инээмслэгтэй болоод жаргалтай болоод тэгээд манай өвөө энэ бараг 10 жил эхнэрээ алдаад тэгээ 10 жил бол хизээч инээгээгүй жаргалгүй дандаа хүнийтэй дандаа хэцүү тэгээ ангуута манай өвөө жоохон жаргал илэрхийлсэн яг үртэндөө татахтаа тиймээс бүх хүмүүс одоо эмоц маш их хөдлөө тэгээд манай өвөө гараад жаргалтай болсон вау тэгээд бүгдээрээ уйлсан жаргалын нүлэмстэй тэгээд тугаан үед би энийг хараад би бүр одоо юу вэ тэр чинь би одоо Монгол үртэндөө татаад манай өвөө манай одоо Франц хүмүүс энэ соёл юу ч мэдэхгүй Монгол хаан байна мэдэхгүй Монгол нутаг ямар байна үртэн юу ч мэдэхгүй ч гэсэн юм мэдэрсэн тэгээ яг юу болоод тэгээд үнэс энэ чинь бол нөгөө энэ соёлын дотор бол ямар нэгэн өвдөс ямар нэгэн ичит ямар нэгэн зүйл байгаа тэгээ судалж эхэлсэн. Тэгээд хэд хэдэн гадаад хүмүүсээс одоо ярьслага аваад тэгээ бүгдээрээ тийм сонин зүйл мэдэрдэг. Тийм сонин зүйл төсөөлөд одоо энэ моригуураар нэг морины татлах татвал хүмүүс одоо морь унаагүй ч гэсэн таалнуудаа хүзэхгүй ч гэсэн Монгол мэдгүй ч гэсэн морь мэдэрнэ. Энэ одоо юу вэ? Тэ? Тэгээд ер нь одоо миний судалгаа энэ чиглэл явж байгаа. Тэгээд тэр өмнө нь ярьжсэн энэ Монгол соёл ер нь дэрхий аврах шинжтэй. Дэрхий аврах чаддаг соёл. Тэгээд тэр чинь бол зөвхөн Монгол хүмүүс нөлөөлөх чадвартай биш. Ямар нэгэн хүн одоо нөлөөлөх эергээр ер нь нөлөөлөх чадвартай соёл. Тиймээс заавал судлах хэрэгтэй. Тэр өвдөс заавал ямар нэгэн маягаар баталгаатай болох хэрэгтэй. Тэгээд заавал түгэх хэрэгтэй. Тиймээс ийм ажил хийж байгаа. Ер нь жоохон товчхон хэлээд ер нь ийм учиртай.
Яг морин хуур тоглож чаддаг хүмүүсийн тухайтад бол яг таны мэдэрсэн мэдрэмжийг мэдэрдэг байх тий. А гэтэл Монгол хүн болгон бас морин хуураа тоглож чадахгүй. Тэгэхээр яг тэр мэдэрсэн мэдрэмжийн одоо ярих юм бол гэдэг ч юм уу харьцуулах юм бол яг юу байх гэдэг. Тухайлбал юм бол та жишээ нь одоо ганцхан морин хуурыг тоглож чаддаг ш. Европ хөгжимч гэсэн тоглодог шүү дээ тий. Гитарч гэдэг юм уу тий. Тэгэнгүүт одоо энэ хоёрын хооронд ингээд тоглож байгаа хүн эсвэл гарч байгаа аялгуунаас нь ингээд мэдрэх мэдрэмжүүд нь өөр байх л да. Тэгээ таны хувьд л одоо жишээ нь морин хуур баг миний бурхан гэж ингээд шүтгдсэн гэхлээр та яг энэ хөгжмийг тоглож явахдаа ч гэдэг юм эсвэл энэ хөгжмийг сонсохдоо яг юуг мэдэрд юм бэ? Бараг хосон чанар маягтай. Хоосон чанар. Баггүй болоод. Ер нь одоо икэлдээ ер нь бүр их одоо тэр чин энэ мэдрэмж бүр их мэдэрдэг одоо икэлдээ моригуураас илүү бараг. Тэгээд моригуур икэл хоёр ер нь миний хоёр бурхан гэж би бас хэлмээр одоо хоёлаа. Тэгээд сая өнгөрсөн жил нэг цомог харгасан. Тэгээд тэр цомог дотор бүр 15 байгаа. Тэгээд энэ 15 ер нь бараг нэг сонин маягаар одоо жоохон дондаа шүнөр одоо икэл татчихсан. Тэгээд гинт нэг та өөрөө зохиосон юм уу те? Таны зохиосон аюунууд уу? Ер нь надаар тоглуулсан гэж хэлмээр байна. Ягаад гэвэл тэр 15 ер нь нөгөө татлаа маягтай бүгдээрээ түүхтэй. Тэгээд энэ хэд энэ хүмүүст одоо сонсогдоод тэд хүмүүс Баруун аймгийн одоо хэд энэ хүн байна. Хэд өөр нөгөө соёлтой маш оргон хүмүүс байгаа. Тэд сонсоод тэр чинь бол ёстой бол одоо юу утаа юм шиг сонсогдоод энэ үнэг юм шиг сонсогдоод эсвэл чон юм шиг сонсогдоод ийм юм шиг. Тэгээд хүмүүстэй жоохон ярьж нэрээ тийм юм байна. Тэгээд дараа бүр жижигхан өгүүлэл үлгээр болоо. Тэгээд үлгээр дотор бол одоо Монгол жүз заншил жоохон гарч байгаа. Тэгээд лус авдагтай холбоотой, онгодтой холбоотой, онгод аргаадах хэд нэг занвэр гарч ийн. Тиймээс энэ одоо 15 ер нь бараг онгод надаар тоглуулсан юм шиг одоо заримдаа мэдрэмж авч байгаа. Тэгээ одоо би нэг сайн тоглож чадахгүй болсон. Зүгээр ер нь чадна. Гэхдээ боддог. Өмнө нь зүгээр бодохгүй зүгээр суугаад икэл аваад шууд тэр гаргаад тэгээд нэг жоохон ийм зүйл болцсон. Тиймээс ер нь тэгээ хосон чанар байхгүй болоод өртийн дуучин даагаад бас би байхгүй. Тэр моригуур өөрөө даагна. Одоо ямархуу мэдрэмж авч байгаа. Ер нь. Одоо миний гарч байгаа миний мэддэг хамгийн мундаг моригуурч бол бүгдээрээ донтой. Энэ одоо зүгээр өдөр жингөө давтаад хязээж зарахгүй дондаа тоглоод бүр үнэхээр гайртай. Бүр нөгөө хөгжим зэмцэг гэж угаасаа үзэхгүй бүр жинхэнэ хань заяаныхаа маягтай гэж үзэн. Тиймээс тэр чинь бол үнэхээр хайртай. Тиймээс мэдээж тэр хайр бол энэ чадвар дотор шингээд тиймээс суурхтаа бүр үнэхээр фокустай. Тиймээс одоо Монгол зураг бас адилхан зүгээр нэг хаяа жоохон хобби маягтай зураа тэр чинь хэцээж хой болдоггүй. Энэ зүгээр суугаад тэгээд дуустаад 10 цаг хэм бүрэн тэгээд цаг онцгой зориулна бүр яг үнэхээр хайрлаа. Тэгээд уран бичлэг бас адилхан миний одоо би маш хацтай ягаад гэвэл Монголд ирээд моригуур одоо миний моригуурын багш эсвэл Монгол зургийн багш уран бичлэг уран бичлэгийн багш дандаа маш хайгамшигтай хайртай болсон маш мундаг хүмүүс, маш чадвартай, маш мэдлэгтэй. Тиймээс би дандаа бараг хамгийн сайн хүмүүстэй одоо сурсан гэж би бараг үздэг. Тиймээс энэ хүмүүсийн хайр надад шууд одоо шингээсэн. Тэгээд энэ энгийн хүнээр заргавал магадгүй ийм гүнзгий орохгүй. Харин үнэхээр хайртай, үнэхээр одоо чадвар эзэмшсэн хүнтэй сурвал бас иймэрхүү вау би бас юм төвшин хүрмээр байна. Тэгээд бүр илүү хичээмээр байна гэх мэт тэгэл. Таны яриаг сонсоод ахаар манай багш гэл нэлээ идэ одоо хэлж байгаа байхгүй. Тэр ер нь ямар хүмүүсээр багшлуулж одоо судалгаагаа хийдэг юм. Би ер нь одоо манай багш би олон багштай. Тийм баг. Би ер нь одоо олон хүмүүсийн араас гуйсан бас. Тэгээд миний бодлоор одоо дондаа хамгийн мэдлэгтэй, хамгийн сайн мэддэг, хамгийн өндөр мэдлэгтэй, хамгийн өндөр түвшин хүрсэн хүнээр ер нь жоохон залгаад одоо хичээл авсан. Тиймээс энэ одоо моригуурын говь жишээ Шинцог бол надтай 2 жил найзлаад маш одоо дэлгэрэнгүй хичээл зааж өгсөн. Тэгээд судалгааны ажил бас нөгөө хөгжим божгийн коллеж
одоо Гамболт багштай бас маш их судалгаа авсан. Уран бичлэг бол одоо Амгалан багш бас байна. Тэгээд түүх уламжлал одоо Жаргал цагаан багш байгаа. Тэгээ одоо Монгол зураг Ханзан багш байна. Тиймээс ер нь дандаа нөгөө одоо боломжоор хамгийн сайн, хамгийн мундаг, хамгийн одоо олон жил бас сурсан, олон жил судалсан, олон жил бүтээсэн хүнтэй ер нь найзалж тэгээд сурж кичээж байгаа. Тиймээс олон хүмүүс байна. Одоо хэрвээ нэрэлбэл бол тусахгүй. Тэгээд ер нь одоо тий иймэрхүү тэгээд заримдаа ярилцлага ороод юм уу, эсвэл заримдаа лекс юм уу, хураал юм уу, заримдаа гэнт маш сонирхолтой хүнтэй таараад тэгээд нэг жижигхэн товч ярилцлага аваад нэг хоёр юм асуугаад тэмдэглээд аваад тий. Тиймээс ер нь одоо дандаа хамгийн өндөр түвшин хүрсэн хүмүүстэй харилцаж кичээж байна. Ягаад гэвэл тэд нар мэдээж одоо цаг хэмнэн тэд нар 10 жилийн судалгаа магаад би хэд хэдэн минутын дотор маш үндсэнтэй мэдээлэл өгөх боломжтой. Тиймээс нэг иймэрхүү явж байгаа тий. Ялангуяа хүний нутагт тэгээд ингээд ганцаараа тухайн улсынхаа соёлыг судлаад тэгээд тэр одоо судалж байгаа зүйлдээ өөрөө бүрийн яг ингээд гүн гүнзгий ороод дурлаад хайртай болоод тий ингээд явна гэдэг нэг талаараа бахархлаа. Нөгөө талаараа бас нэг учир дутагдaltaй зүйл нь юу вэ гэхээр та ганцаараа байгаад байгаа байхгүй тий. Би ганцаараа биш дээ. Би нөр хурдтай, би ихэлтэй, биертэй, юм бич баш үүтэй. Бич зүйлсээр гэвэл тий. Тэгэнгүүт одоо юу гэдэг ингээд заримдаа зураг зурж байхдаа ч гэдэг юм уу эсвэл зүгээр юу гэдэг юм магадгүй ингээд гадны хин нэгний нөлөөнөөс ч гэдэг юм уу ингээд нэг шантрах тохиолдлууд бол гарна штэ тий ямар нэгэн байдлаар мэдээж. Тэгээ яг тэр үедээ яаж тэр ингээд нэг өөрийгөө тэр шантарж байгаа тэр шантралаа даван туулж чаддаг бай. Энэ гоё асуулт ангуудаа надаас тийм юм асууж байгаа. Мэдээж одоо 11 жил дотор энэ шантрах цаг зөндөө байсан. Тэр чинь мэдээж ганцаараа яваад ярих хүн бараг байхгүй, эсвэл ойлгох хүн бас маш бага, бүр аав ээж хүртэл намайг ойлгохгүй. Тиймээс мэдээж одоо шантрах одоо цаг зөндөө их байсан. Тэгээ заримдаа би бүр яагаад эмд ирсэн? Би яг юу хийж байгаа юм бэ? Би зүгээр нэг Франц руу буцаад яваа. Тэгээ энгийн ажил маш мөнгө аваа. Тэгээд би яагаад дандаа нүг маш их одоо хэцүү бэрх зүйл одоо үзэх ёстой вэ гэж. Гэхдээ нөгөө тал дээр одоо надаар маш олон хүмүүс Монгол соёл сурж байгаа. Одоо гадаад хүмүүс. Тэгээд тэд хүмүүс одоо за өдөр болгон бол биш. Гэхдээ ер нь бараг өдөр болгон ямар нэгэн хүн одоо Африкаас, Европоос, Америкаас энэ бүр заримдаа сонин миний мэдэхгүй улсаас хүмүүс надаас юм асууж ийн Монгол соёлын талаар. Тэгээ би бүр гайгаад Гватемала тийм бүр Гватемала хаана вэ мэдэхгүй. Тэр хүн надаас одоо моргуур аваад тэгээ надаас нэг моргуур сурж байгаа. Тиймээс тэр чинь бол энэ бол маш үнцэнтэй зүйл. Тэгээд энэ одоо мэдээж надаас өөр хүмүүс бол байгаа. Гэхдээ одоо би жоохон нэг гүүр юм шиг болсон нэг одоо соёлын гэрэл маягтай гадаад хүний хувьд хэрвээ Монгол соёлын талаар юм сурмаар байвал угуул вебсайт байна, Стив байгаа, түүнээс юм асууж болно. Тэгээ би мэдэхгүй байвал мэддэг хүнээс юм асуугаад эсвэл холбоод өгөн юм уу те. Заавал надаар дамжиж албагүй өөр хүнтэй мэдэж ярьж болно. Тэгээд ер нь одоо ийм бол маш үнцэнтэй, миний амьдрал маш утга учиртай болоод тэгээд хэрвээ ямар нэгэн бэрэх хэцүү зүйл одоо тохиолдвол гэхдээ ийм байна. Тэгээ би моргуур та нэрээ тийм юм байгаа. Ийм мэдрэмж, ийм гоё зүйл. Тэгэхэд өмнө нь миний хэдэн 100 хэдэн мянга одоо төсөлсөн хүмүүс бас би байхгүй байсан бол энэ хүмүүс магадгүй Монгол соёлтой холбох чадахгүй байх. Тиймээс энэ зүйл би хийх ёстой. Тиймээс илүү гүүн судлах хэрэгтэй. Тэгээд мэдээж илүү гүүн судлаад илүү гүүн хайртай болж ин ер нь одоо Монгол зураг орж ирлээд энэ бүр
үнэхээр гайхамшигтай, ямар гоё мэдрэмж, ямар гоё юм бүтээд тэгээд ийм юм бусад сурсан зүйлтэй маш холбоо. Тиймээс энэ Монгол зураг сурж байгаа учраас миний хоолой өөр болно, миний моригуурын чадвар өөр болоод одоо морьд харваад үзээд миний одоо нөгөө моригуур нь байрал жоохон өөр болоод миний суул төөр болоод гэх мэт юм чинь. Тиймээс энэ үнэхээр хязээч дуусахгүй одоо маш үнцэнтэй зүйл. Тиймээс тэр хэд энэ бэрэх хэцүү зүйл бол бараг юуж биш болоод. Зүгээр яг нөгөө хөдөө явахдаа зам дээр нэг нүх байна те. Нэг тэр нүх байгаа учраас хөдөөд явахгүй мүү? Явна бидтэй давна. Тэг яг адилхан. Ягаад гэвэл Алс бол маш гоё газар чинь, маш гоё юм үзэн, эсвэл хайртай хүнтэй одоо цаг өнгөрөн юм уу те. Тиймээс тэр жижигхэн бэрэх зүйл бол одоо бүр зүгээр тэгээд болоо. Соёл хайрлаад түгээд тэгээд тэр чинь бол маш том шагнал ер нь. Монгол хүний яг нэг сайн тал гэдэг юм уу те гоё зан чанарын та юу гэж боддог вэ? Монголчууд бол маш уян хатан гэж би үздэг, гэж би боддог. Ямар нэгэн байрлал, ямар нэгэн зүйл, ямар нэгэн юм тохиолдвол дандаа нөгөө уян хатан хүлээж авна. Одоо би ямар нэгэн асуудал, жишээ нь ямар нэгэн асуудал байвал монгол хүн бол ямар хэцүү ийм байхгүй. Зүгээр жогоо суугаад бодоо тэгээ за одоо засъя да. Одоо юм хий тэгээд юм хой болгоод юм уу энэ одоо тэгээд бид нар нөгөө хөдөө яваад тэгээд дуугүй будаа болоо тэр чинь хизээч ямар хэцүү юм байхгүй. Зүгээр машинаас гараад тэгээд засаа хийгээ за одоо болий явъя тэ. Дандаа тийм нэг одоо ямар нэгэн тохиолдолд уяагадан гоё эрэг таал дандаа үзэж чаддаг тэ. Одоо жишээ Францад тийм юм байвал магадгүй ямар хэцүү тэгээд заацаа дугуй солих хэрэгтэй тэгээд яг хөө чи хийхөө би хиймээргүй тэгээд нэг сонир нэг иймэрхүү зүйл болж магадгүй тэгээд энэ Монгол тийм юм байхгүй тэгээд маш эрэг дандаа сайн тал үзэх чаддаг хүмүүс дандаа тэг ер нь тийм учраас миний хувьд бол нөгөө өдрийн тутам одоо харилцаа маш хөнгөн байна. Одоо ямар нэгэн хүн хэрвээ нэг хүн надтай гудамж одоо таараад одоо аль шүү юм байхгүй дандаа морин хурш ямар гоё юм бэ кофе уу яа тийм юм тэр чинь тэг ог танихгүй хүн ч гэсэн тэгээд дахиад хизээч дарахгүй байж магадгүй. Гэхдээ гоё бэлэг өгөн эсвэл таксинд суугаад зүгээр энэ одоо чи мундаг хүү энэ бол үнэхээр нөгөө магадгүй дэрхэд бол өөр газар тийм юм байхгүй гэж магадгүй мэдхгүй. Ямар ч гэсэн Францад бол байхгүй гэж би бодож байна. Тиймээс үнэхээр өвөрмөц эрэг сайхан одоо зан чанартай хүмүүс ер нь. Би одоо миний хувьд бол Монгол соёл бол дэрхийн нэг хосгүй эрдэн юм уу нэг иймэрхүү гэж одоо хэлмээр байна. Бас нэг тал дээр хүн аврах одоо сургаалт ер нь бас гэж хэлмээр байна. Тэгэл миний хувьд бол Монгол соёл ер нь хүн аврах багаж юм уу, зэмсэг юм уу тийм нэг зүйл одоо сэтгэл зүйн эрүүл болгох, амьдрал нь хэв маяг зөв болгох, хүмүүжил, хүн хайрлах юм уу, байгаар хайрлах, одоо өөрөө бясалгаал орох, өөрийгөө олох ийм олон зүйл ер нь Монгол соёл одоо
Монгол соёлд бүгд одоо багтдаг гэж би үздэг. Тиймээс ер нь те бараг нөгөө дэрхий аврах нэг зэмсэг Монгол соёл миний бодлоор. Хэрвээ одоо 1-2 үгээр одоо хэлвэл тэгж боддог. Та одоо ингээд Монгол соёлыг яг ингээд өөрөө бас түгээн дэлгэр эзэмшчээд түгээн дэлгэрүүлээд ер нь ингээд Монгол судлаач гэдэг ингээд Монгол гэдэг одоо зүйлд ингээд илэгтэй болчихсон те яг өөрийнхөө бие сэтгэлийг ингээд зориулээд явж байгаа хүн шүү дээ. Гэтэл яг монголчууд магадгүй заримдаа таныг танихгүй Монгол соёлыг ингээд явж байгаа хүн гэдгийг мэдхгүй нэг нь бол нэг гадны жуулчин байна да гэж харна шүү дээ те. Тийм байх. Тэгэхээр та өөрөө ерэн зүгээр энэ монголчууд намайг нэг ингэж хардаг байгаасай намайг яг ингээд энэ танаа соёлыг түгээн дэлгэрүүлэхэд би бас ингээд хувь нэмрээ оруулж байгаа хүн гэдэг утгаараа надад нэг намайг ингэж хардаг байгаасай гэдэг тийм хүсэл байдаг уу? Ер нь мэдээж одоо би Монголын соёлд одоо амьдрал зориулж амьдралаа одоо зориулж тиймээс би яг тэр соёлд үнэхээр хайртай. Бүх хүмүүс одоо миний нэг мөрөөдөл бараг нөгөө дэлхий даяар Монгол бичигтэй болоосаа бүх хүмүүс монгол хэлээр болоосаа юу н англи, юу н солонгос, юу н франц хэл үгүй монгол хэлээр тэр нөгөө цаагаан маш баялаг одоо үгийн сантай гоё яруу найраг маягтай тэр нөгөө одоо шүлэглэж ярих шиг тэр монгол хэл маш одоо бараг өөр хэлээр ийм гоё мэдрэмж өгөх бараг боломжгүй гэж би боддог. Ягаад гэвэл үртиндөө орчуулахдаа англиар хөрвүүлээд эсвэл нөгөө францаар хөрвүүлээд өстэй бүр утгыг гаргаж чаддаг. Өстэй бүр даваасгүйд цай шиг нэг жоохон ерөнхий санаа мэдээж ойлгуулж болно. Гэхдээ тэр нөгөө нарийн мэдрэмжтэй энэ одоо буулгах маш хэцүү байна. Харин одоо монгол хэлээр бол шууд тэр үг сонсоод бүм үлэмжийн чанар. Шууд маш их юм мэдрэнэ. Бараг биен жоохон дулаахан болно. Зөвхөн тийм үгээр. Тэгээд миний хувьд бол одоо франц хэлээр ийм ичтэй өвдөстэй чанар бол ямар нэгэн үг магадгүй хоолны нэртэй нэрээ тийм энэ хоол гоё. Гэхдээ зүгээр хоолны амд гэж бодно. Нэг тийм одоо жоохон энергийн гоё мэдрэмж авахгүй байх. Тэгээд дээр чинь мэдээж монгол соёл хаасайгүй болоосаа тиймээс энэ одоо дэмжмээр байгаа хүн байвал холбоотой болоосаа хамт бүтээл хийгээсэй, хамт энэ соёл түгээсэй, одоо хамт юм хийвэл илүү хүчтэй болно. Ганцаараа мэдээж тэр чинь одоо нүүдэл бол нэг л тэмээгээр явж боломжгүй шүү дээ. Олон тэмээг хэрэгтэй тийм зугаа. Тэгэл яг адилхан одоо миний гарч байгаа ер нь Монгол арт түмэн одоо надад айгуу сайн гэж би харж байна. Ягаад гэвэл сөрөг зүйл бол хэзэж байхгүй. Дундаа хэрэг харин одоо уран бүтээлчтэй язгууртан хүмүүс одоо магадгүй яаж хамтрах, яаж одоо юм хийх судалгаа илүү гүнзгий болгох, эсвэл өөр судлаачтай ойр болгох тий ер нь одоо жинхэнэ зүйл одоо биетэй зүйл бүтээх юмсан гэж би бодоод ер нь өөр хүмүүстэй хамтраа ажиллах ер нь. Гэхдээ бас сэтгэл таарах хүн олох бас заримдаа нэг амар биш ээ. Гэхдээ тэгээд ер нь яг нийтээрээ яаж хараасаа гэж хүсдэг вэ? Ер нь тийм Монгол судлаач одоо Монгол судлаачаар тэгээд дэлхий даяар Монгол соёл түгээдэг залуу гэж хүн гэж хараасаа мэдээж одоо ийм байвал маш гоё. Танд нэг ийм бодол төрж ирсэн үү? Ер нь бол сонин штэ тэ өөрийнхөө соёл иргэншил төрсэн газараасаа шал өөр дэлхийн нөгөө язгаарт огт мэдхгүй ертөнцөд ирчээ. За би энд амьдрах хүн юм байна гэдгээ ойлгосон гэж ш. Тэгэнгүүт би ер нь урд наснда ч юм уу өмнө Монголд амьдарч ирсэн эсвэл монгол хүн байсан болов гэдэг бодол тань ер нь төрж ирсэн үү? Ер нь тийм мэдээж одоо бараг өдөр болгон тийм зүйл жоохон бодноо. Тэгээд энэ одоо яах вэ? Энэ өмнө нь
урд насандаа би ямар байсан энэ гэхдээ жоохон судалсан. Тэгээ ер нь Монголд одоо амьдарч байсан, судалж байсан, бас соёлтой холбоотой байсан. Тэгээд энэ Рубрук юм уу, Марко Поло юм уу энэ мэдхгүй одоо. Гэхдээ ямар ч гэсэн одоо хэд хэдэн 100 жилийн өмнө Монголд байсан. Тэгээд нэг амлалт хийжсэн. Би эргээд Монголд ирнэ. Тэгээд тэр ажил үргэлжүүлнэ, дахиад судалнаа, дахиад тийм юм хийн гэж одоо жоохон мэдэрсэн, жоохон сонссон юм. Гэхдээ яг үнэндээ надад бол урд нас бол нэг их чухал биш. Ягаад гэвэл би одоо урд насандаа амьдрахгүй. Би яг одоо амьдарч байгаа. Гол бол миний хайр сэтгэл яг одоо Монгол соёлд одоо зориулсан. Би өөр юм хиймээргүй энэ амьдрал. Тиймээс тэр чинь бол өмнө нь Монголд байсан уу үгүй юу, Монгол хүн байсан уу үгүй юу, надад нэг чухал бол биш ээ. Хамгийн гол бол яг одоо би юуны хайртай, юу хиймээр байна. Тэгээд тэр чинь маш тодорхой. Тиймээс ер нь одоо тийм юм хийж байгаа. Би маш азтай ягаад гэвэл би мөрөөдөл амьдарч байгаа. Миний мөрөөдөл ийм. Тэгээд би амьдарч чаддаг. Тиймээс үнэхээр талархал ер нь байгаа. Яг одоо Монгол өв уламжлал гэдэг талаас нь бол нэг хувь тавилан гэдэг зүйл бол асар өндөр байр суурьтайгаар яригддаг зүйл шүү дээ тий. За энэ ийм хувь тавиланд төржээ, ийм хувь тавилангаар ингэж амьдрах юм байна ч гэдэг юм уу тий. Тэгэл яг хүн болго ингэж амьдарч байгаа хувь тавилангаа ямар гоё хувь тавиланд төрөвэ гэл ингээл яг амьдралаа эргээ бодлоор бодогддог шиг та яг энэ амьдарч байгаа хувь тавиландаа одоо яг энэ бол миний яг ингэж амьдрах хувь тавилан гэдэгт хэр ихтгэлтэй байдгүй, хэр сэтгэл хангалуун байдаг байна. 500%. Тий. Ер нь одоо ийм ажил, ийм амьдралаас өөр юм хийх ёстой би бүр үнэхээр төсөөлөхгүй чадахгүй. Бүр ёстой бүр одоо юу н өөр тийшээ аялал хийх юм уу? Үгүй. Надад би зүгээр офст одоо усаа дуудчих юм уу, ховд хархангаа дуудчих бол өөр газар явах хэрэг байна уу? Энэ бол би диважинд ирсэн шүү дээ. Тэгээд энэ бол диважинд орвол одоо тамд явмаар байна уу? Үгүй үсттэй. Тиймээс яг адилхан миний мэдрэмж бол тэр. Тэгээд одоо газарын хувьд Монгол бол миний бодлоор юу өстө бүр жинхэнэ диважин. Тэгээд соёлын хувьд бол бас адилхан нөгөө ухааны хувьд маш хоол хамгийн нэрүүл зүйл. Тиймээс те өөр юм өөр соёл судлах яг адилхан одоо амьдрал зориулж бол би бол ёстой төсөлж чадахгүй юм. За яг Монгол соёл бүр илүү гүнзгий яваа тэгэл түгээх олон хүмүүс одоо ийм соёлтой холбоотой болоосаа сураасаа зөө юм үзээсээ зөө юм ойлгоосоо тэгээд ийм соёлын баялаг бүх зүйл үзэж чадаасаа гэж би одоо ер нь хүсэж мөрөөддөг ер нь тийм. Ер нь одоо Монгол эртний философи, эртний сэтгэл зүй одоо ер нь заавал нөгөө урлагаар ааж аахыхаар одоо мэдлэгээр тэр нөгөө хэлс үртийн дөөний үгээр аялгуугаар тэр чинь энэ юм мэдрүүлэх хэрэгтэй. Тэгээд хэрвээ мэдэрвэл тэр философи ер нь ойлгоно. Тиймээс ер нь зөвхөн моригуур түгэх биш, зөвхөн үртийн дөө биш, ер нь бүх зүйл одоо нөгөө сайн ойлгох, сайн мэдрэх хэрэгтэй. Тэгээд дараа тэр чинь бүх зүйл одоо түгэх хэрэгтэй. Тэгээд миний хувьд бол ямар нэгэн хүн хэрвээ зөвхөн моригуур сонирхов бол жишээ нь тэр философи ойлгох боломжгүй. Заавал тэр хэл бас жоохон сурах хэрэгтэй. Заавал тэр хөдөөд үзэх хэрэгтэй гэх мэт. Тиймээс энэ бол том пакэж гэж ойлгоод ер нь тэр философи түгээхийн тулд зөвхөн нэг жижигхэн сэдв бол биш. Тэр чигээрээ бүх зүйл одоо түгээх хэрэгтэй гэж би боддог. Ер нь одоо мэдрүүлэх зүйл бол мэдээж амар амгалан мэдрэмж одоо сэтгэл зүйн бараг нөгөө эдгэх засвар тий. Тэгээд ер нь одоо 100 биелэг мэлми сэргэх тийм зүйл одоо бас миний хувьд бол байгалийн холбоо, байгаль одоо хайрлах мэдрэмжтэй. Тэгээд бас бие биенээ хүн хоорондоо одоо хайрлах сэтгэл төрөх тий. Тэгээд ер нь одоо ер нь нөгөө инх тайван дотор бол яг нөгөө гэгэрэх бараг бүх хүмүүс одоо энэ соёлоор гэгэрэх боломжтой гэж би үздэг.
Тиймээс энэ одоо бүгдээрээ бурхан болох боломжтой. Тэгээд бүгдээрээ хоорондоо одоо хайрлах, байгаль бас хайрлах. Тэгээд энэ одоо Pax Mongolica маягтай дахиад дэлхийд даяар энх тайван байдал одоо үсгэх юм уу тий. Тиймээс жоохон том санаатай байж магадгүй. Гэхдээ миний бодлоор хэрвээ олон хүмүүс ийм соёлтой ойр байвал ойлгоовол мэдэрвэл ер нь одоо дэлхий бол жигэн зөвхөн Монгол диважин биш бүр дэлхийд даяар диважин болгох боломжтой гэж бодож байна. Тэгээд тэр мэдрэмж ер нь яг тийм байна да. Ер нь одоо мэдээж одоо бясалгал би одоо хийн өдөр болгон. Одоо өртөндөө дуулахад одоо хосон чанар бараг ороод гол бол яг үнэндээ икэл даадахад бол яастаа бүр маш хүч маш том цэнийг авж ийн дондаа. Гасайгуу одоо би бүр тэр соёл одоо энэ соёлд шингэсэн эрчим угаасаа байдаг. Тиймээс одоо бараг нөгөө байгальтай ойр байх бараг албагүй. Ягаад гэвэл энэ соёлын дотор бол маш их хүч байгаа. Хэрвээ тэр нөгөө язгуур маягаар одоо икэл моригуур язгуур маягаар татвал тий би дандаа тэгж хэлж ийн хэрвээ би нэг үртэндөө татвал эсвэл дуулвал би угаасаа ганцаараа дуулахгүй. Би ганцаараа татахгүй. Ягаад гэвэл тэр үртэндөө өмнө нь хэд хэдэн 100 хэд хэдэн мянган жил маш олон хүмүүс тэр дуулсан. Тиймээс хэрвээ би энэ дуулвал энэ хэд хэдэн мянган хүмүүс угаасаа надтай байгаа. Гэхдээ зөвхөн би биш ямар нэгэн хүн тий хэрвээ нэг үртэндөө дуулвал угаасаа тэр олон хүмүүс бараг хамт одоо нэг мөр дээр одоо гар тавиад тэгээ за одоо битнаар тэр дуу амилуулна тий иймэрхүү. Тиймээс тэр чинь бол маш их одоо хүч ер нь тиймээс энэ зураг бас адилхан хэрвээ ямар нэгэн буурхан зурвал өмнө нь хэд хэдэн лам маш хүчтэй бас лам бол хүчтэй шүү дээ. Хэд хэдэн лам тэр зураг зурсан. Тиймээс энэ хамт зурж байгаа. Тэгээ манай багш бас заримдаа биер өөрөө зурна. Тэр чинь ийм учиртай заримдаа энэ өмнө нь хүмүүс одоо биер хам барьж байгаа. Тэ? Тиймээс ийм маягаар ер нь маш их хэрчим, маш их хүч одоо аван цэник аван. Таныг анзаараад ахад таны одоо ингээл бүх амьдралаа зориулахаар шийдсэн Монгол соёл уламжлал гэдэг зүйлдээ яг Монголын нийгмийн залуучууд бидний үеийн ч юм уу те хэр ойлгож одоо энэ өвтөгч гэдэг зүйлээ ухамсарлаж чадж байгаа юм шиг санагдаж байгаа вэ. Бид нар яг тэрийг залуучууд өөрсдөө бид нар ер нь тэрийг мэдэрдэг юм болов уу? Монгол залуучууд та одоо юу гэдэг соёл уламжлалаа хэр ойлгож ийн гэж боддог вэ? Тэр чинь бол ер нь янз бүр байна. Одоо энэ би хэд хэдэн удаа одоо баг сургууль юм уу? Одоо ихний жоохон хүүхдүүд бол лекс 50, заримдаа дээд сургууль дээр лекс 50, заримдаа их сургууль дээр лекс 50. Тэгээд миний гарч байгаа бол нөгөө хүүхдүүд, залуучууд бол янз бүр байгаа. Зарим бүр үнэхээр нөгөө өв соёл тоохгүй, суурмааргүй, зүгээр гадагшаа явмаар байна. Зарим хүүхдүүд бол харин эсрэгээрээ өв соёлд үнэхээр хайртай, үнэхээр дэмжмээр байна, үнэхээр илүү суурмаар байна. Тиймээс энэ одоо хүн болгон өөр. Тэгээд заримдаа бол нөгөө зүгээр өөр мөрөдөлтэй, заримдаа бол яг тэр мэдрэмжтэй нөгөө өвдөс, тэр сүнслэг байдал бол маш сайн мэдэрдэг. Тиймээс бүх зүйл байгаа. Тиймээс ер нь одоо ийм байна эсвэл ийм байна бол хэлж чадахгүй. Ер нь маш баялаг. За хоёлаа ярилцлага өндөрлөе. За. Тэгээд манай нэвтрүүлгийн маань урилгыг хүлээн авсан танд маш их баярлалаа. Тэг би яг тантай ярилцаад суухдаа ягаад ч юм яг гадны хүнтэй ярилцж байгаа гэсэн ямар ч мэдрэмжийг авсангүй. Би яг л монгол хүнтэй ярилцж байгаа. Тэгээд Монголдоо бүр яг ингээд бүр судлаач хүний төвшөнд ингээд Монголын бидний нэг хүндэлдэг судлаач нар ч гэдэг юм уу ингээд нэг том алдартай хүмүүс байдаг шүү. Яг л тийм хүнтэй ярилцж байгаа юм шиг мэдрэмжийг авлаа. Тэгээ хамгийн гой зүйл нь юу вэ гэхлээр таны өөрийн дотоод хүн яг л нөгөө бусдын төлөө гэсэн сэтгэл зүрэхтэй. Тэгээд яг өөрийнхөө хүсэл эрмэлзлийг дагаад энэ монгол соёлыг өнөөдрийг хүртэл ингээд ийм өндөр түвшинд судлаа. Тэгээд түүнийг түвээн дэлгэрүүлж байгаа гадны хүн байна гэдэг бол яах аргагүй нь бол
бүр монголчууд даяараа таныг хүндлэхгүй байхын аргагүй хамгийн том шалтгаан гэж бодож байна. Та түрүү ярихдаа мянган хүний амийг аварч чаддаг бол сайхнаа гэд хэлжсэн. Гэтэл таны одоо яг энэ хийж байгаа үйл хэрэг бол түүнээс ч илүү одоо чамлахааргүй үн цэнтэй маш тийм бахархмаар гайхамшигтай үйл хэрэг шүү гэдгийг хэлхийг хүсэж байна. Тэгээд энэ ажилд нь өндрөөс өндөр амжилт хүсье. Монгол соёлыг илүү олон хүнд түгээж дэлгэрүүлж яваарэ. Монголчууд намайг харахтаа Монгол соёлыг бас ингээд түгээн дэлгэрүүлж байгаа хүн гэж хараасаа гэж хүсдэг гэж хэлсэнчлэн би ч гэсэн яг монголчуудаа таныг бас тэгж хардаг байгаасаа, тэгж таныг хүндэлдэг байгаасаа гэж хүсэж байна. Тэгээд маш их баярлалаа танд. Энэ одоо магадгүй бидний мэдхгүй зүйлсийг ч гэсэн бидний заримдаа мартцсан тэр зүйлсүүдийг ч гэсэн эргэн сануулж Монгол гэдэг бол үнэхээр одоо бид нэр ярьдаг шүү дээ. Монгол хүн болж төрснөөрөө бахархаараа гэж ялцчгүй тантай ярилцсан энэ ярилцлагаас магадгүй үдсэн хүмүүс нь ч тэр би яг ярилцаа суусан хүнийхээ хувьд ч тэр бас яг Монгол гэж төрснөөрөө үнэхээр бахархах сэтэл төрлөө. Тэгээд маш их баярлалаа танд. Цаашдын бүх зүйлс намын төв амжилт хүсье. Баярлалаа. Таны ч гэсэн амжилт хүсье. Баярлалаа. Хичээнэ. Таны ч гэсэн амжилт хүсье. Баярлалаа.